энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Би бол Солонгос дахь Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч ангийн дарга Наман Дэлгэр байна. Би бол энэ сургууль шилжиж ирснээр 10 жил өнгөрсөн байна. Тэгээд би яагаад шилжиж ирсэн бэ гэвэл Солонгос улсад маш багадаа ирсэн. Тэгээд мөн Солонгос цэцэрлэг төмөөжээд Солонгос баг сургууль бас суралцсан. Тэгээд тэгснээр би монгол хэлээ мартаж эхэлсэн байгаа. За тийм үед ээж аав маань монгол сургууль байдгийг мэдээд намайг ийшээ шилжин оруулсан байгаа. Тэгээ би ийшээ шилжиж ирснээр монгол багш нартайгаа, монгол хүүхдүүдтэйгээ Монголдо байгаа мэт тийм уур амьсгалыг авсан. Тэгээд их хэлээрээ суралцсанаар монгол өв соёлоос танилцах тийм боломж ирсэн надад маш ингээд баяртай байсан. За тэгээд би болохоор Солонгос дахь Монгол сургуулийн урд ирсэн байна. Манай сургууль юм аа. За тэгээд ийм бид нар болохоор удахгүй 12 дугаарын учраас ихтэй сургуульд орох тийм амьдралын шинэ алхмыг хийх тийм хөөгтүүд байгаа. Тэгээ энэ үед манай ингээд шинээр халуун дулаан уур амьсгалтайгаар шилжиж ирсэн чин үсэн тэгээ уулзцгаая. Сайн байна уу? Солонгос дахь Монгол сургуулийн 12 дараагийн сурч мөслөн байна. За тийм үсэн чи энэ сургууль хэзээ шилжиж ирсэн бэ? 2021 оны хичээлийн шинжилгээ энэ сургуульд шилжиж ирсэн. Чамд энэ сургуульд анх шилжиж ирэхэд ямар байсан бэ? Надад энэ сургуульд анх шилжиж ирэхэд нь одоо хүмүүст л адилхан байдаг л үү нэг тийм сэтгэх тэгэл би амар хичээсэн. Тэгээд ажиад манай ангийнхан сургуулийн ангийн самбар дээр гараад ингээд олон хүнд асуулт асууад жишээлбэл дуулж чадахгүй. Тэр нь хүн биш л дээ. Надад бол хүн санагдсан. Тэрнээс 7 хоногийн дараа гэхэд энэ их амар талтан болсон байсан. Өнөхөд бол манай сургууль Монголын сургалтын системээс юугаараа ялгаатай вэ? Монголын сургалтын системээс яг юугаар ялгаатай вэ гэхээр монголчин гэдэг нөгөө нэг одоо хичээлийг амар олон цагаар ордог. Жишээлбэл математикийн 3 цаг ч юм уу, монгол хэл уран зохиолын 3 цаг ч юм уу. Тэгээд тэр нэг хүүхдүүдийг амар ядраад өгөхгүй. Амар уйдаадаг ч юм уу. Солонгос дахь сургууль болохоор ингээд амар харьцангуй өөр. Нэг хичээлийг одоо нэг л цаг ордог өдөр. Тэр нэг ингээд амар өөр бүтээлтэй өнгөрдөг хүүхдүүд чинь ингээд амар сонирхолтой болохоор тэр цагаа алдахгүйнүүд амар ингээд одоо хичээж суддаг. Тэрнгээр энэ бол өөр сонирхолтой. За тэгвэл манай сургуульд ихийг хүсэж байгаа хүүхдүүдэд хандаж юу хийх вэ? Манай сургууль чинь өөрөө ингээд нээлттэй сургууль учраас тэгээ ихийг хүсвэл одоо манай сургуулийн үе талаа ингээд өөрөс нээлттэй байгаа шүү. Баяртай. Сайн байна уу? Тэр Солонгос дахь Монгол сургуулийн 10 дахь удаагийн төгсөгч хэмжээ болон Эндээс байна. Тэгэхээр одоогоор Монгол Улсын их сургуульд суралцж байгаа. Би болохоор Америк орн судлалын 3 дугаар курс, би Британи судлалын 2 дугаар курс оюутан байгаа. миний хувьд Солонгос төрж 8 дугаар ангид анх Солонгос дахь Монгол сургууль руу шилжиж орсон. Тэгээд тэрнээс өмнө ерөөсөө монгол хэл мэдэхгүй байж байгаа Монгол сургууль руу шилжээд 2 жилийн дотор маш хурдтайгаар сайн монгол хэлийг эзэмшиж чадсан. Тэгээд энэ бүхэн багш нарын сурагч нэг бүртээ тулж ажилладаг багш нарын ач тус гэж боддог. Би болохоор анх 10 дугаар ангид Солонгос дахь Монгол сургуульд ирж ирсэн. Тэгээд тухайн үед надад хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл бол манай Монгол сургууль маань зөвхөн хүүхдүүдийн суралцах чадварт анхаарахаас гадна харилцааны асуудлууд болон өөрийгөө дотроосоо олж нээх, авиас чадвараа хөгжүүлэх тал дээр маш их анхаарч ажилладаг. Мөн олон талын үйл ажиллагааг явуулдаг. Миний хувьд анх Солонгос дахь Монгол сургуульд ирэхээс өмнө маш тийм бүрэг жимхий зан чанартай хүүхэд байсан. Тэгээд энэ сургуульдаа ирснээр бусадтай илүү хурдан тогтносч нөхөрлөх илүү нийтэд зан чанартай болж чадсан. Тэгээд тийм ч учраас одоо их сургуульд ингээд ямар нэгэн багийн үйл ажиллагаа ч юм уу хамтарч ажиллах тийм үйл ажиллагаа байх юм бол ямар нэгэн саад бэрхшээлгүй оролцож чаддаг. Тэгээд бас илүү ингээд хурдан хугацаанд олон найз нөхдөдтэй болж чаддаг болсон. Монгол хүүхдүүдийн эрдэм боловсролын төлөө энэ гайхалтай боломжийг нээж өгсөн Монгол сургуулийнхаа үүсгэн байгуулагчдад чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд мөн Монгол сургуулийн хүүхдүүдийн төлөө бүх сэтгэл зүрхээ гаргаж ажиллаж байгаа бүх багш нар болон ажилчдаа баярлалаа. Мөн Монгол сургуулийн маань хүүхдүүдэд чин сэтгэлээсээ тусламжийн гараа сонгодог бүхий л хүмүүстэй талархаж байна. Мөн бид хоёр хамгийн нэндийн дурсамжтай цаг хугацааг Солонгос дахь Монгол сургуульд өнгөрүүлж чадсанд маш баяртай байгаа. Тэгээд бид хоёроос ямар нэгэн асуух зүйл байх юм бол төгсөөлөх асуугаарай. Чадах чинээгээрээ хариулж туслах болно. Баярлалаа. Сайн байна уу? Намайг Мөнх Баяр гэдэг Монголоос холбогдож байна. Миний охин Алтан үеийн анх зайн Солонгос дахь Монгол сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Би гэр бүлийнхээ хүний хамтаар аялын визээр 90 орчим байдаг байж байгаад 2020 оны 2 сард Монголдо ганцаараа ирээд
улмаар ингээ буцах хийж явах гэтэл одоо ковид-19 өвчний улмаас явж чадахгүй түрээд одоо аль хэдийн ингээ 2 жил Монголда байна. Охин маань Монголд байхдаа 1-р сургуулийг 7-р анги хүртлээр суралцаад 8-р ангид ордог жилээ Солонгос дахь Монгол сургууль руу шилжсэн. Миний охин Монголд байхдаа их даруухан бүрэг ичимхий их тийм дотгошоогоо хүүхэд байсан болвол Солонгос татснаар нийгэм нь өөрчлөгдөж одоо шинэ хамт олон шинэ сургууль тэр сайхан орчинд одоо суралцах басанда одоо ингээд өөрийгөө маш их задалж одоо би айгүй бие даасан шинжтэй болсон дуу хөгжимд их сонирхолтой нийгмийн итгэх зүтгэлтэй тийм хүүхэд болон өсөж тарнж байгаад ээж хүний хувьд бол маш их баярлаж байгаамаа. Би анги удирдсан багш үлзий сайхан багштай сардаа 2-3 удаа мессеж бичиж охиныхаа талаар одоо шалгалт шүүлэг хичээл сургуулийн талаар байнгын асууж одоо зөвлөгөө авах үедээ би зөвлөгөө аваад охинтойгоо ярилцдаг байгаа. Ингээд Солонгос дахь монголчуудын үр хүүхдүүдэд нь зориулж энэ сайхан сургуулийг байгуулж мөн тэр Солонгос улстай ээж автайгаа хамтаар амьдарч байхдаа Монголынхон боловсролыг ингээд Солонгост амьдарч явах хугацаанд эзэмшиж сурч боловсрч байх бүх бололцоог хангаж өгсөн энэ сургуулийг үүсгэн байгуулахад одоо бүхий л зүрх сэтгэл цаг заваа зарцуулсан бүх Солонгос багш нартай одоо маш их баярлаж байдгаа илэрхийлж байна. Мөн Солонгос улс дахь Монгол сургуулийнхаа бүх сургууль хүмүүжүүлэгч багш нартай эрүүл их сайн сайхан бүхний хүссэн ирэж та нартай маш их баярлаж байдаг шүү гэж хэлж байна. Баярлалаа. 주 안에 있음 감사 참된 소망 주심도 감사 나 같은 사람도 자녀 삼아 주신 것 모든